За юу гэх залуучуудаа. Тэг контенттэй нэр нэ. Тэг юу гэх залуучуудаа. Тэг контент ба. Тэг юу залуучуудаа тэг контент юм. Хэч. Тэг юу гэх залуучуудаа тэг контент хэлэх бэлэн байгаа бэ. За энэ өнөөдрийн дугаараар юу хийх вэ гэхээр хэдүүлээ. i9 саяхан нээлттэйгээр удааг байгаа i9 19600K-тай компьютер усахаар бэлдсэн байна. Та бүхний тэндээ одоо харагдаж байгаа. За ингээд та бүхэн цахаас нь танилцуулцгаая. За одоо та бүхэнтэй өгсөрч байгаа зүйлсээ танилцуулъя. За миний энэ талд байгаа зүйл бол юу вэ гэхээр одоо нэсвэр хайрцагтай зүйл маань гараад одоо сар гарan болсон нээлттэй шинэ генерашны 1900K 1024-тэй дөрвөөр тэр 5.2 хүртэл одоо бүрсдэг тийм зэпүү байгаа. За түүний доор EVGA-ийн 27 Super 8 GB. За ийм карт байна. За RAM-ны хувьд гэх юм бол Team Group-ийн 3680 MHz-тэй 32 GB RAM-тай. За тэгээд MSI Z400 Gaming Plus гэдэг бас аюу боломжийн үнэтэй бас дажгүй бордууд энийг байгаа. За тэгээд блок нь 850 Gold RM series-ийн Corsair 850 Gold блок сонгосон байгаа. Тэгээд кулерийн тухайд бол Corsair H115i гэсэн кулер сонгосон байгаа. Энэ кулерүүд хөргөлт бас сайн. Тэгээд угаасаа том сэпүү тавьж байгаа учраас бидэнд тодорхой хэмжээний халалтыг одоо шийдэх асуудал гарна. Шийдэх асуудал гарна. За тэгэхээр энэ кулер сонгосон байгаа. За хэрвээ манай өмнөх видеон дээр кулерийн талаа аюулсын дэлгэрэнгүй оруулсан байгаа. Та бүхэн үзэж хэмжээ бол одоо манай төвшөөг оруулсан бичлэгийг үзээрэй. Тэрэндээ та бүхэн одоо таны компьютерт ямар кулер хэрэгтэй талаар аюулсын дэлгэрэнгүй тайлбарласан байгаа шүү. За кейсийн тухайд гэх юм бол Cooler Master-ийн H500 гэсэн одоо кейс сонгосон байгаа. Яагаад энэ кейс сонгосон бэ гэхээр одоо угаас том график карт тавьж байгаа. Тэгээд том CPU тавьж байгаа учраас одоо тодорхой хэмжээний халалт үүсгэх нь тодорхой. Тэгээд агаар урсгал нь зөв үлээлттэй учраас одоо энэ кейсийг сонгосон байгаа. Дэлгэцний хувьд гэх юм бол Dell-ийн Alienware. За график карт нь угаасаа хангалттай дийлчээр team карт байгаа учраас 240 Hz-тэй 1 ГБ-тэй 24.5 инчтэй энэхүү Dell-ийн Alienware дэлгэцийг сонгосон байгаамаа. За ингээд үл огцолтонд орцгоё тоо.
компьютерийн аимшигтээс үлдчихэж байна. За ямар ч юм компьютер өсрээд баслаа нэлээ одоо ноцолсон юм. За ингээ компьютер өсрээд дуусчлаа. За компьютерийн үзүүлэлт юм тухай гэх юм бол 10 дугаар үеийн 19 зүгээс бүтэй MSI Z400 боорттой RTX 2070 Super 8GB 32GB RAM-тайгаар одоо өсөрсөн байна. За тэгээ энэ хүү компьютерийн маань одоо ямар хуу гейм талдаа ямар хуу зүйл үзүүлэх нөө за тэний бенч ямар хуу оноо гаргах нь үгүй хэдүүлээ дараагийн бичлэг дээрээ үзцгээе. За тэгээд надтай хамт компьютер өсгсөн та бүхэнд баярлалаа. Манаас YouTube subscribe даш лайк даш нэгтгэхэд битгий мартаарай. За тэгээд дараагийн тех контент хүртэл баяртай залуусаа. Bye.